дүргье. За би бол парламентын засаглалыг төлөвшүүлэх тал дээр бол одоо тултал явна. Өнөөдөр энэ Монгол улсын тусгаар тогтнол бүрийн эрхтэй байдал, энэ газар нутгийн бүрэн бүтэн байдал, энэ парламентын засаглалтай шууд холбоотой. Тэгэхээр энэ парламентын засаглалыг төлөвшүүлэх тал дээр бол онцгой анхаарах хэрэгтэй. Би энэ ерөнхий сайдын улсын хурлд оруулсан нэтгэл үзүүлэх тогтоол дээр энэ парламентын засаглалыг төлөвшүүлэх гэдэг зүйл дээр бол дэмжиж байгаа. Би нэтгэл үзүүлнэ. Нэг хоёртын магадгүй одоо энэ 10 сар хамтарсан 10 сар энэ парламентын засгийн газрын хамгийн бүтээмжтэй 10 сар байсан байж магадгүй л болчлоо л доо. Цаашдаа. Одоо ингээд улс төржөөд тэгээ дагаад эдийн засаг нунаад амжиргааны түвшинд доошлоод ингээд бид нар шүүмжлэх амархан, шүүх амархан, эсэргүүцэх амархан, ив алдах бүр амархан. Даваа гайгүй ингээд ард түмэн итгэл үзүүлээд ингээд явах гэжээл нэг ер нь чулуухан л дээрштэй маш том явцсан өрх ашиг хөндөгцсөн учраас өнөөдрийн асуудал орж ирж байгаа шүү. Энэ бүх юм хугацаатай. Энэ парламент сууж байгаа гишүүдч хугацаатай, бүгд хугацаатай. Бид нар хойж үедээ ер нь юу хүлээлгэж өгье. Тэгээ бид нар эдийн засгаа өсгөнө гэж ярьдаг. Энэ төгжрөл утаа гэдэг олон асуудалтайгаа нүүр тулаад ярьдаг. Бид нар нийгмийн ёс суртахууныхаа асуудлыг ярихгүй юм. Өнөөдөр биднийг энэ санал суудлын хэрүүлхийгээ сууж явах тэр Баян-Улгийн аймагт өсвөр насны 3 хүүхэд автомашины ослоор аим алдлаа. Замын үд дээр өнөөдөр тээврийн 2 том машин мөргөлдөөд 2 жолооч нь газар дээр аймнасаа алдаж байна. Энд хайртай хүмүүсээ алдаад сууж байгаа гэр бүлийн хүмүүс нь өнөөдөр биднийг хараагаа зөхөө сууж байгаа. Тэгтэл бид нар энд нэг явцсан өрх ашиг яриад нэг цүнхний асуудал яриад заримдаа бид нар яг нэг үйлхэд өөрсдөөс ичих хэрэгтэй шүү дээ. Мундаг том улс төрчид одоо цаашаа бид нар ингээд үлдсэн 3 жилдээ улс төрчсөөр байгаа л тарах уу? Би ардсан намыг бол засгийн газар сайн ажилласан гэж бодож байгаа. Ер нь шулуухан хэлий. Ардын нам өөрөө гэрээ гэж өрчсөн шүү. Төрүүлж бид нар шийдвэр гаргасан шүү дээ. Нэгтлийн шийдвэр. Тэр гэрээн дээр чинь байгаа шүү. Юм үннээрээ байх дээрээ. Тэгэхээр бид нарт бол цаашаа эв нэгдэл хэрэгтэй, бүтээн байгуулалт хэрэгтэй. Өнгөрсөн 30 жил бид нар энэ явцсан ашиг сонирхолд хөтлөгдөж олон засгийн газрыг унгаж олон ажлыг хойш нь тавьсныг бүгд л ярьж байгаа шүү дээ. Одоо тэгэл явах нь бүтгэх нь бүгд одоо яг жилийн өмнө бид нэр сонгуул өрсөлдөөл явж ирсэн шүү дээ. Одоо нэг сарын дараа бид нар засгийн газараа байгуулаад парламентод тангараагаа өргөөл хийн бүтээн гээл одоо энийгээ бүгд ингээ мартчихж байгаа юм. Тэгээ бид өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй хөө. Энэ жилийн өмнө хэлсэн ярьсан зүйлүүдээ тэр байгуулсан гэрээ контракт олон зүйлүүд дээрээ бид нэр өөрсдөө хариуцлагатай хандж ийж дараагийнхаа хариуцлагыг ярьсан зүг байх гэж бодож байна. Тийм учраас өнөөдөр би ерөнхий сайдгад итгэл үзүүлэх тал дээр би саналаа өгнө. Баярлалаа.